За энэ удаад ийм задгаа хий. За эхлээд мэдээж хэрэг эхний нэмэгдэхүүний 3 зэрэг байж таарна. За дараад нэг коэффициент байх хэвээр. За тэгээд нэгдүгээр нэмэгдэхүүний зэрэг нэгээр буураад ийм болно. Харин хоёрдугаар нэмэгдэхүүний зэрэг нэгээр өсөд ийм болно. За дахиад нэг коэффициент байх хэвээр. Эхний нэмэгдэхүүний зэрэг нэгээр буураад өмнө 2 байсан бол одоо 1 болно. За дараагийн нэмэгдэхүүний зэрэг өмнө 1 байсан бол нэгээр өсөд 2 болно. За эхний нэмэгдэхүүний зэрэг энд 1 байсан бол одоо тэг болно. Тэг зэрэгтэй гэдэг чинь нэгтэй тэнцүү учраас бичихгүй байж болно. Тэгээ хоёрдугаар нэмэгдэхүүний 3 зэрэг болно. Энд байсан зэрэг нэгээр өсөд 3 болж байгаа гэсэн үг. За мэдээж коэффициентуудаа энэ мөрнөөс авна. За эхний коэффициент энд 1 байгаа. Энийг бичихгүй байж болно. Дараагийн коэффициент 3 байгаа. Бас дараагийнх нь 3 байгаа. За энд 1 байгаа. За энийг бас бичихгүй байж болно. За одоо бид хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үржүүрийн n зэрэг гэж байх юм бол үржигдэхүүн тус бүрийн n зэрэгтэй тэнцүү байна. За бас n зэргийн m зэрэг гэж байх юм бол зэргүүд нь хоорондоо үржигдээд n-ийг үржигнэ n болно. За яг энэ жишээний хувьд бас өмнөх бодлогод дээр ч анхаарах хэрэгтэй. Хэрвээ хасах тэнхтэй юм ороод ирчих юм бол n тэгшөөнөө сондгоо байна гэдгээс хамаарна. Хэрвээ тэгш байх юм бол нэг гарна, сондгоо авах юм бол хасах нэг гарна. За хамгийн ихний нэмэгдэхүүнийг авч үзье. Энэ бол хасах 3-ийн 3 зэрэг бас а квадратын 3 зэрэг болно. Нэмэх нь 3-ыг үржигнэ. Хасах 3-ийн квадрат а квадратын квадрат үржигнэ. Ийм болно. За дараад нь энд бол 3-ыг үржигнэ. Хасах 3 үржигнэ а квадрат үржигнэ 2-ийн квадрат b3 зэргийн квадрат болно. За хамгийн сүүлийн гишүүний хувьд бол 2-ийн 3 зэрэг b кубын 3 зэрэг болно. За энэ бол хасах 1-ийн 3 зэргийг үржигнэ 3-ийн 3 зэрэг гэсэн үг. За тэгээд энд байгаа дүрэн бисаар бол зэргийн сондгоо байгаа учраас хасах тэнхтэй 27 болно. За тэгээд энэ нь бол энэ дүрэн бисаар А-гийн 6 зэрэг болно. За дараагийн гишүүний хувьд бол энэ тэгш зэрэгтэй байгаа учраас нэмэх болно. Тэгээ 3-ийн 2 зэрэг өстэй тэнцэнэ. Урталт нь байгаа 3 оржуулээд 27 болно. Энд байгаа 2 оржуулээд 54 болно. За энэ нь бол мэдээж хэрэг А-гийн 4 зэрэг болно. Б-гийн 3 зэрэг. За дараагийн гишүүнийг авч үзье. Энэ хоёр үржигдээд хасах хэс болно. Энэ 4-тэй тэнцүү байгаа учраас үржигдээд хасах 36 болно. За тэгээд А-гийн квадрат энэ бол мэдээж B-гийн 6 зэрэг болно.
За 23 зэрэг 8-тай тэнцэнэ. Харин энэ нь бол зэргүүд нь хоорондоо өрждөг B-ийн 9 зэрэг болно.